Сэлэнг аймгийн Баянгол суманд монголчуудын ургамлын тосны хэрэглээний 50% хангах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэр ашиглалтанд орлоо. Mind Tech компанийн оргих ургамлын тосыг Герман Rapsийн үрээр Монгол тарж ургуулсан түүхий дээр үйлдвэрлэж байна. Өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай тос үйлдвэр 30 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр сөндөрлөжээ. Сэлэнг аймгийн Баянгол суманд оргих ургамлын тосны үйлдвэр ашиглалтанд орлоо. Монголчуудын ургамлын тосны 50%-ийг үйлдвэрлэх хүчин чадалтай Mind Tech компани оргих ургамлын тосыг Герман Rapsийн үрээр Монгол тарж ургуулan түүхий дээр нь үйлдвэрлэжээ. Өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай тос үйлдвэр 30 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр болсон бөгөөд Чингис Бондоос 22, өөрийн хөрөнгөөс 10 гаруй тэрбум төгрөг гарган 3 жилийн хугацаанд үйлдвэрээ барьсан байна. Оргих ургамлын тос нь зах зээлд 2600-аас 2800 төгрөгийн үнэтэй худалдаалагдах юм байна. Өнөөдрийн энэ үйлдвэр ашиглалтанд орсноороо ургамлын тосыг ийм чатаар авдаг ургамлын тосын 50%-ийг бол дотоодоо хангах боломжтой болж байгаа. Цааш бас энэ тоо хэмжээч бас нэмэгдэх боломжтой. За мөн одоо дотооддоо бол урам Rapsийг бол энэ тарж ургуулдаг. Тэр 50 жил бол 50,000 тонныг ургацыг хурааж авсан байгаа. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор 30-50,000 тонн бол энд боловсруулагдаж ургамлын тос, малын тийж, биодизел гэдэг олон одоо бүтээгдэхүүнүүд гарна. Энэ дээр ургамлын тосоор импортыг оруулсан бүтээгдэхүүн гарахаас гадна энэ малын хижээд хүчит хижээд гарч байгаа нь бол маш их ач холбогдолтой. Энэ бол эрчимдсэн сүүний болон махны фермерийн аж ахуйд туршиж үзсэн сайхан үр дүн гарсан байна. Сүүний гарц өндөр гарч байна. За мах бол сар гаруй хугацаанд ордоод үзэх 20 хилээр нэмэгдсэн гэсэн ийм жишээ ярьж байна. За манай бэлчээрийн одоо үнэнд энэ хижээдийг бэлчээрийнх нь хажуугаар өгөхөд бол 90 хоног цааж исэн хөр бол 300 хоног бол сүүгээ өгч ингэж цааж байна. За мөн хойно намар 10 сард зунжин одоо тижээж энэ нэмэлт энэ тижээдэр тижээсний дараа бол төлгийн хэмжээнд махны жин хүрсэн гэсэн энэ олон амжилтыг бас хийж байна л да. Тэгээд энэ бүх зүйл дээр бол туршилт мэргэжлийн судлаачид мэргэжлийн хүмүүсийг аваад ингэж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр цааш бид нар хөдөө аж ахуйдаа энэ одоо бүрэн автоматсан үйлдвэр, за энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн өөрөө ингэж өртөг шингэсэн олон бүтээгдэхүүн гарч байгаа үйл ажиллагааг дэмжих зүйтэй гэж үзэж байгаа. Ургамлын тос үйлдвэрлэхэд хаягдал гардаг байна. Энэ хаягдлаар малын тижэл, био түлш үйлдвэрлэхээр тус компанийн туршилтын зурмаар ажиллаж байгаа юм байна. Оргих ургамлын тос нь зах зээлд 2600-аас 2800 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Rapsаас тос гаргаж авч байгаа учраас ургамлын тосыг бодвол холестерин багтаа гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байсан юм. Тослог ургамлынхаа үрийг Герман улсаас оруулж ирж байгаа бөгөөд энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн газрын хөрсөнд сөрөг нөлөөгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл хятадуудын тарж ургуулдаг газрын хөрсийг шимгүй болгодог үр биш гинэ. Эдний оруулж ирсэн 1 тонн үр нь 30 сая төгрөгөөр зарагддаг бол хятадуудын тарж ургуулдаг үр нь 2 сая төгрөгөөр зарагддаг байна. Тиймээс чанарын хувьд маш сайн гэдгийг Mind Tech компани үйлдвэр хариуцсан захирал хэлж байсан юм а. Хугацаанд энэхүү тослог ургамлыг үргэлжлүүлж 24 цагт 100 тонны үрийг бас ургасан чадaltaй юм үйлдвэрийг ашиглалтанд оруулаад ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд жилийн хэрэгцээ ургамлын тосны жилийн хэрэгцээ 25-аас 30 мянга байдаг. Манайх бол жилдээ 350-аас 400 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо гадаадын компани өмнө нь